Улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуулийг товлон зарлах тухай, Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл, мөн нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай, Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх юм байна. Мөн Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл гэгчлэн чухал хуулиудыг их хурлын дарга хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх хуулиудын жагсаалт гаргажээ. Татврын эдэн багц хууль. Татврын ерөнхий хуулиас ахуулаад татвар гэдгээ босод тусгайлсан татврын хуулиуд байгаа. Дээр нь нэг дуусаагүй яваал байгаа шүү дээ. Шүүх эргэцэн шинтгэлийн. Тэн дээр ялангуяа хамгийн чухал хууль нь одоо сүүлийн үед хүмүүс их ярьж байгаа тийм хүмүүнийг хамаагүй аваад барайд хорчдөг гэдэг байгаа шүү дээ. Тэр нь нөгөө эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай хуулинд яаж тусч юу, хүний эрхийг хамгаалсан заалтууд яаж орж юу гэдэг энэ бүхнийг шийдэх тэр эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай хууль энэ батлагдана. Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл 2018-аас 2019 оны төсвийн төсөөлийн тухай төслөгч мөн хэлэлцэхээр зэхэд бай. Төрийн шагналын тухай хуулийг мөн өөрчлөх шаардлага бий гэж гишүүд үзэж байгаа. Гол нь хаврын чуулган тун богино. Энэ жилийн хувьд бүр эрт дуусах магадлал бий. Учир нь сонгуул АСЕМ-ийн бэлтгэл ажил эхэлдэг учраас гишүүд альва хуулийн хэлэлцүүлэгт хариуцлагатайгаар оролцох шаардлага бий гэж байр суурь илэрхийлэх гишүүд байна. Мэдээж хариуцлагатай. Одоо өнгөрсөн энэ чуулганы бүрэн эрхийн хамгийн сүүлийн отхон чуулгыг хэллээ. Мэдээ сонгуульд өгсөн 60 орчим хоног байна. Сонгуультай холбоотойгоор дээд зэргийн улс төрчих байх. Улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа олон түмдэг хүрэх гол эндэр болгож улсын их хурлын чуулганы ашиглах байх. Улс төрчин гэдэг маань тэгэл бие биед авахын тулд асуудлууд нэлээд халуун уур амьсгалын дунд өнгөрөх байх гэж бодож байна. Ээлжид бус чуулганаар хэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй бусад гих заалтад багцсан өөр нэгэн чухал асуудал байгаа юм. Энэ бол үндсэн хуулийн цэцгийн даргаыг томлох хэсэг. Намрын чуулган засварлаад удаагүй байхад ээлжид бус чуулган зарлагдаж хормхон хугацаанд цэцгийн даргаыг огцруулаад хаасан. Үүний үргэлжлэл нь томилгоогоор дуусах ёстой. Одоогийн байдлаар өөрөө дээд шүүхэд хамдан үндсэн хуулийн цэцгийн даргаар томилогдох хүсэлтэд гончигдорж гишүүн л илэрхийлээд байна. Ардчилсан намын бүлгийн хурлаар энэ асуудлыг харин огт хэлэлцээгүй гэдэг мэдээлэл өгöd байгаамаа.